Таныг үйлчлэгээр 11 тэрбум төгрөгийг авсан гэдэг мэдээллийг бас өнөөдөр мэдээлэлд дурдсан. Та ер нь бодод ажиллаж исэн ажлын бүрийн даасны дугаар ажлын энэ одоо эхнээсээ авахгүй л дуустал худлаа гүтгэлэг. Өөрөөр хэлбэл би ямар нэгэн одоо зөвлөх үйлчлэгийг саний тэр яриад байгаа Ороно компани бусад компанид үзүүлээгүй. Ер нь тэр Ороно компанитай байгуулсан Ороно гэрээний үеэр хуулийн зөвлөгөө өгсөн асуудлыг оюун эрдэнэ засгийн газрын үед өөрөө тэр үеийн хууль зүйн сайд ахалж тэр үеийн хүмүүс шийдсэн байлээ. Тэгэхээр би бол тэр үед тэнд ажиллаж байгаагүй мэдэхгүй тэнд зөвлөх үйлчинд оролцоогүй. Тэгэхээр ерөөсөө ингэж эхнээсээ авахгүйлаад маш том хулгайлан өөрт орцсон энэ одоо зохион байгуулалттай бүлэглэл өөрснийгөө энэ шавар шалбайхнаас аварж болохын тулд эдгээр ч гэсэн ялгаагүй штэ гэдэг тэр хүмүүсийн сэтгэл зүйдээр тоглосон манипуляц хийж байна. Тэгээд ард түмнийг хуурах гэж оролдож байна. Тэгэхээр би бол оюун эрдэнэд хэлж байгаа. Наад арга чинь одоо явахгүй. Олон удаа та нар энэ аргыг хэрэгэлсэн. Одоо түмэн болон хэрсэн болсон. Бодит баримт факт ярьдаг болсон. Ямар ч бодит баримт факт байхгүй зүгээр хардлага. Тэгээд тэр нь хүн гүтгэж байгаа. Сая хэлдгээр эрүүгийн үеийн 13 14 дэх зүйлд илт хотл мэдээлэл тарах гүтгэх гэдэг юм тэрэг түтгэлцэнгүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй болчихлоо шууд хэнийг ч хамаагүй гэмт хэрэгт гүтгэж эхэлж байна. Тэгэхээр би энийг бол одоо наад ярах чи явахгүй гэж хэлье. Миний хувьд төрийн албанд ажиллаж байхдаа ямар нэгэн хууль бус ямар нэгэн ёс зүйгүй үйлдэл нэг ч гаргаж байгаагүй. Намайг одоо зөндөө шалгасан. Одоо энэ оюун эрдэнэ дээр чинь энэ өрсөлдөгчөө энэ шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг замаасаа зайлуулахын тулд олон арга хэрэгжилжсэн. Бүгд шалгаад надад ямар ч асуудал байхгүй учраас ингэ явж байгаа. Ер нь бол энэ одоо саяны хэлээд байгаа нүүрсний аптек гэрээнүүд энэ одоо төмөр замын гэрээнүүд энэ Ороно компанитай байгуулсан зөвлөх үйлчлэгээтэй холбоотой энэ асуудал бүгдээрээ дандаа оюун эрдэнэтэй холбоотой. Оюун эрдэнэ өөрөө Монгол улсын сайд засгийн газрын хэлэх газрын дараагаар ажиллаж явах үеийн гарын хэсэгтэй шийдвэрүүд байна. Дандаа тэр сайдын бичгтээ тэр компаниудыг сонгосон байсан шүү дээ сая өөрөө. Тэгээд өөрөө ерөнхий сайд байсан. Өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан. Тэр үеийн шийдвэрүүд. Тэгээд хаа байсан хаа хамаагүй хүмүүст рүү нялзааж байгаа нь өнөөдөр энэ хүмүүсийн гэмт хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллагын удирдлагыг энэ шавар шалбаагтай татан оролцуулж ард түмнийг буруу мэдээллээр ялгаагүй штэ гэдэг юм нэг эдний нэг юм муу юмдаа ихсэн ажиллаа хийж чадахгүй юм байж муу юмдаа ихсэн. Тэгээ энийг энэ аргаараа л ажиллах гэж байна. Тийм учраас энийг та бүхэн бас тэгтээ дэргүй үнэн мөн удахгүй болд нь нотлох баримтууд гараад ирнэ. Ямар ч асуудалгүй. Тэгэхээр энийг бид нар бол ерөөсөө баримт л ярина. Эдгээр шиг юм худлаа буруу мэдээлэл өөрөөр чинь дамжуулж холбоотой гэдэг. Би та нэг юм ойлгоо. Намайг одоо бодит ажиллаж байсан гэж ярьж илээ. Би 2004 онд сургууль төгсөөд 4-5 онд Олон банкнд хуулийн хэлцэд нь мэрэгжилтнээр 3 жил ажиллаж байсан. Одоогоос бараг 20 хэдэн жилийн өмнө тэр үеийн бүх залуучуудын хувьд өндөр цалинтай, сайн ажиллах орчинтой газар бол банкуд л байсан. Бүгд л залуучууд тэнд ажилд орохыг хүсдэг. Миний хувьд тэр залуучуудаас ямар ч ялгаагүй тэг ажиллаж байсан. Тэгээд дараа нь төрийн албанд ороод ингээл одоо ямар ч холбоо байхгүй тэр бүх юм нотлох баримтаар гараад байна. Тэнгүүд бод компанид ажиллаж байсан гэж гүтгэж байна. Бодтой одоо холбоотой гэж гүтгэж байна. Энэ одоо ер нь энэ хүмүүсийн энэ увайгүй арга энэ одоо муу зүйл бол удахгүй нотлох баримтаар илэрнэ. Үнэнд гүйцэгдэнэ. Одоо ингээ увайгүй байгаад байх юм одоо та хэд бол увайгүй. Та бүхэн нэг юм ойлго. Энэ хүмүүстэй холбоотой маш олон хэрэгүүд авилгатай тэмцэх газар шалгагдаж байгаа. Нэлээд хугацаа орчлоо. Та бүхэн мэдж байгаа оюутлогын 20 сая долларыг зориултын бусаар зарцуулсан, хувийнхаа компанитай холбоотой зар сурталчилгаанд ашигласан, гадаад томилтонд ашигласан олон тэрбумын асуудал ирэгдэж байна. За дээр нь Smart Eco Trans гэдэг улсын хэлийн зурвас газар 66 газрыг хууль бусаар олгоод хэдэн зуун тэрбум их найдын үнийн дүнтэй ийм том гэрээг шууд гэрээ байгуулах гэсэн. Оюун эрдэнэ засгийн газар. Авилгатай тэмцэх газар яагаад аптек гэрээнүүд сая бас энэ 2 сайд хэлж байна. 6 аптек гэрээний 4 нь энэ хүмүүсийн өдөрж яхад хийгдсэн. Тэгсэн мөртлөө энэ хэрэгүүд нь боогдоо шалгагдаад ирэхлээр нөгөө сандарсаад нөгөө одоо ингэ худлаа ирж эхэлж хүмүүсийг эдгэр ч гэсэн ялгаагүй гэдэг тийм рүү оруулах. Хоёрыг сайн найзууд юм байна. Тэгээд гол хүмүүсээс энэ саяхан мэдээгээс ер нь ямар харилцааны өнгөрсөн хугацаанд. Үгүй бид нар одоо энэ чинь мэрэгжлийн хувьд хамтарч ажиллаж байгаа төрийн ажил бол төрийн албаны хуулийн дагуу явагддаг. Засгийн газрын тухай хуулийн дагуу явагддаг. Хууль зүйн дотоод хэргийн сайд, хууль зүйн дотоод хэргийн дэд сайд
бүгд чиг үүргийг нь хуулиар тогтоогод өгсөн. Энэ хүрээнд ажилдаг өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй мэргэжлийн хувьд өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаад тодорхой үр дүнд хүрэж байгаа. Энэ хүмүүсийн нууцлцсан байсан, хулгай хийжсэн энэ бүх асуудлыг бид ил болгоод маш олон гэрээнүүдийг ил болгосон шүү дээ. Та хэд мэдж байгаа. 5 толгой компани дээр байсан бүх гэрээнүүдийг өнөөдөр эцэс 5 толгой компани вебсайт руу ороо харуул бүгд ил байж байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар эдгээр дураараа маш олон хууль бус үйл ажиллагааг албаны нууц, дурын нууц гээд тамга дараад байсныг нь энэ зандан шатрын засгийн газар бид ажиллаж байхдаа ил болгож төмөн олон мэдээлсэн, авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. Өнөөдөр бид төрийн болон албаны нууцын тухай хуулийг төрийн нууцын тухай хууль болгон өөрчилж энэ албаны нууц гэдэг нэрээр хууль бус хулгайгаа далдалдаг байсныг нийл болгохгүй явж байна. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт нэртэйгээр энэ худалдан авах ажиллагааг нууцлдаг байсныг нь бид шинэ хуулиар энийг нь хүчингү болгохоор оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ маш олон зүйл хил болоод эхлэн энэ хууль батлагдсны дараа тэгэхээр энэ хүмүүсийн өшөө олон гэмт хэрэг, өшөө олон хууль бус үйлдэлүүд ил болно. Тийм учраас би бас энэ өнөөдөр улсын их хурлд өргөн барьсан байгаа энэ хуулийг улсын их хурлын гишүүдээс, эрхэм гишүүдээс яаралтай баталж өгөөч. Энэ Монголын төрд бугшдсан байгаа энэ мафийн бүлэглэл, зохион байгуулалттай бүлэглэлийг ил болгох, ард түмнээс сулгаалсан мөнгийг ил болгох, хариуцлага тооцоход энэ хууль хэрэгтэй байна. Тийм учраас ил болгож өгөөч гэж хүсэж байна.